Занаманхаа дараагийн бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийн бичлэгээр Number Semih нэртэй 2023 онд гарч байсан маш сонирхолтой цувралыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Бичлэг рүү орохоос өмнө Солонгос, Орос, Хятад олон ангидад дуртай үзэгчдэд зориулаад гялсны гоё мэдээлэл хүргэдэг. Та хэд маань хэдхэн секунд гаргаад сонсоод аваарай. SK мэдээ үйлчилгээ нь Hot Series-гээ цоо шин гал гарсан багцтай болж байгаа юм байна. За Hot Series багц нь Аз Европын шин шилдэг олон ангид кино цувралуудыг багтаасан ба бид бүгдийн сэтгэл тоногшин үлдсэн хуучны хийтүүд мөн хамгийн сүүлийн үеийн өндөр үнэлгээтэй олон ангид кино цувралууд бүгдээр орчихсон байгаа юм лээ. Жишээ нь гэвэл Love Your Enemy, 100 Memories, Study Group, The Queen Who Crowns, Ripley 1988 гэд заавал үзэх ёстой маш гоё цувралууд байгаагаас гадна сар болгон шин шилдэг цувралууд нэмэгдээд явна гэж юм лээ. За тэгээд SkyCGM-ийн веб хуудасаар нь болон аппликейшнээр нь дамжуулан Hot Series багцаа хялбархан идэвхжүүлээд олон ангид киноны ертөнцөөр аялаарай. Бичлэг рүү харцгаая. Харанхуй шөнө гэрээсээ төөрж хаанаас ирснээ санахгүй гүйж яваа бяцхан хүүг нэгэн сайхан сэтгэл төв болж буй зураглалаар кино маань эхэлдэг. Маргааш нь хүүг цагдаа тавьж өгөх гэсэн ч нөгөө хүүхдийн талаар ямар ч мэдээлэл байхгүйгээд цагдаа нар нүлээж авахгүй. Дээрээс нь хүү өөрөө ч юм санахгүй байсан болохоор өвөө маань түүнийг өөрөө өргөж авахар шийддэг. За манай гол дөрвийн хүүг хуу гэдэг бөгөөд өвөөгийн өөртөө ойролцоо насны нэг охинтой хамтдаа ингээд гурван амьдар харалдаг. За тэгээ цаг хугацаач явсаар хуу маань 10 жилээ төгсөх насан дээрээ ирэх бөгөөд эгчтэйгээ болон хуршийн нэг найзтайгаа гуруулаа нэлээд доднолж өсцгөөсөн байдаг. Манай хүүгийн хувьд нөгөө хоёрыгаа одвол хамаагүй хөдөлгөөнтэй болохоор тэднийг хамгаалж зодтолдож байгаад л тэрэхт орчих гээд байдаг болохоос бусдаар бол дайжгүй. Бас нэрээ өвөө маань нэг жижигхэн барилгын компанитай юм байна лээ. Тэгсэн нэг өдөр тэдний компани дээр нь санхүүгийн шалгалтын хүмүүс ирээд явсны дараа зүг зүгээр ажиллаж байсан компанийг нь татан болгох болсон талаар мэдээнүүд гарч эхэлдэг. Мэдээнээс энийг олж сонссон хүү маань шууд л өвөгийн ажил дээр нь яваад очтол ажилчид болон татан болгохоор ирсэн хүмүүсийн хооронд баахан зодон болж байхан дээр. Хүү ч угаасаа сайн зодтолдог юм болохоор ажилчдын талд орчихсон нөгөө хүмүүстэй зодтолдож байтал гинт нэг хүн хурж ирээд чи энд байгаа бүх хүмүүсийг зодсон ч гэсэн ямар ч нэмэргүй. Аль хэдийнэ санхүүгийн дүгнэлт нь гарчихсан учраас танай компани татан богдтол болно. Хүч чадал гэдэг чиний хийх хоосон гараас авчихыг чинь биш, энэ цаасан дээр тоо бичиж гарын үсэг зурх эрх мэдэлтэй хүмүүсийг л хэлдэг. Харин тэр эрх мэдэл нь надад болон манай тэл санхүүгийн байгууллагт байна гэж хэлжгээд яваад өгдөг. Ингэснээр хүссэн хүсээгүй өвөгийн компаниг хүчээр татан болгох гар болдог бөгөөд насаараа бүх амьдралаа зориулсан компани дампуурснаас болоод хөрхөө маань үнийг тэсэлгүй амиа оролцдог. Насаараа шударгаар ямар ч асуудалгүй маш сайн ажиллаж байсан өвөгийн компани гинтэл ингээд нэг өдөр дампуурна гэдэг үнэхээр л утгагүй санагдаад хуу маань цагдаа болон санхүүгийн байгууллагаар шалгуулах гэсэн ч хэн ч төвний өсөлтийг тоодоггүй. Ядчахт өвөгийн компаниг тээлгээд устдаа дээгүүр ордог нэлээд том санхүүгийн байгууллага шалгаад дампуурах дүгнэлтийг нь гаргачихсан болохоор өөр жижиг газрууд нь түүнтэй орооцолтгоос айгаад татгалзаад байгаа юм байна лээ. Гэхдээ инглигээд манай хүн юуг зүгээр бууж өгөхгүй шууд өөрөө хуваарай санхүүгийн чиглэлээр нь сурж байгаад тэр тээлгээд компанид нь ороод дотроос нь яг ямар учраас эсвэл яг ямар хор орсон болоод зөв зүгээрсэн өвөгийн компаниг дампууруулсныг олж мэдээд өшөөгөө авахар шийддэг. Зангиснэр хөвөө маань маш шаргуу бэлдсэний эцэст ямар тааш нөгөө тээлгээ санхүүгийн байгууллагатай орж чаддаг. Гэхдээ манай хүн ямар нэгэн их сургууль сураагүй зүгээр л ахлах сургуулийн боловсралтай болохоор ажил дээр нь эхнээсээ л түүний гад орхож эхэлдэг. Босод чинээр орсон ажилчдыг ахлахууд нь багтаа аваад ажилд даалгаж байхад манай хүн өдөржин л хийцгөө суудаг. За хуу маань энд нэг ингэсгээд байж байгаа хооронд энэ тээлгээ санхүүгийн байгууллагыг нэг жаахан дэлгэрэнгүй танилцуулаад хий. Мэдээж энд нөгөө өвөгийн компаниг дампууруулах ажлыг гартаж хийсэн манай хүнд хүч чадал гэж юу гэдгийг мэдрүүлчихэд яваад өгдөг нөгөө гарч нь одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд нэрийг нь сонж өгдөг. Эндээ бол бусдаа хүлээн зөвшөөрөгдсөн нэлээд чадварлаг ажилтай юм байна лээ. Бас дээрэс нь бүх хүмүүс л манай хүү гадуурхаж байхад хамгийн анх тоож харьцсан зурагч багш болох юуна. Үүнээс гадна тээлийн дэд захирал болон түүний туслах хоёр. Яг ч туслах нь биш л те, гэхдээ л баг ялгаагүй дээ. За энэ хоёрын хувьд бол ер нь л мөнгөний төлөө юу ч хийж мэдхэр гарууд гэдэг нь харагддаг. Өөрт нь ашигтай л бол хөссөн компаниа дампууруулж эсвэл хөссөн газар дээрээ хуурамч тайлан гаргаж өгөөд авардаг ер нь л хөөхийн гарууд. Гэхдээ бүрд орон ажиллаж байгаа нэгтлэн шинжээчид л эцсийн дүгнэлтийг гаргадаг болохоор тэднэрийг бас сайн удирдах ёстой. Энэ удаа бас нэг бүтлгүү компанийг аврахаар тохиролцох бөгөөд дээгүүрээ ярьж байгаад хөөрхөн аргалахаар олцгоодог. Гэхдээ сайн ярьж байгаад ухаад юм гарахааргүй нэлээд сайн зохицуулчихсан болохоор энэ компанийг яг гартаж шалгаж байгаа нэгтлэндээ юм хэлэлгүй зүгээр л шавдаргаар шалгуулахаар алдаг. За энэ хооронд юу ч хийж чадахгүй байгаадаа бачимдсан хөө маань хайлт зэрэгээр дээвэрлүү гартал нөгөө сонжуутэй таарлтчихдаг. Тэгтэл нөгөөх чинь манай хүнийг ажилгүй суугаад байгааг нь анзаарчихсан байсан юм байна лээ.
Өөрийгөө их сургууль төгсөөгүй болохоор л гадуурхагдж байна гэж бодоод гутарчихсан явж байгаа мó. Яг үндэ бол энд чиний их сургууль төгссөн үү үгүй юу гэдэг чинь хиндэж хамаагүй. Энд зүгээр л алдаа гаргахгүй ажиллаа сайн хийж чадах хүн л бусдад үнэлэгддэг. Харин тэдний хувьд яг одоогийн байдлаар чи тэр хүн биш байна. Чи энд өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгээ харуулж чадах юм бол наадуул чинь ажлын амжилттай бүтээхийн тулд чиний тусламжийг хүссэн үсээгүй л аавна гэж хэлдэг. За тэгээ үнийг сонссон хүү маань маргаашнаас нь зүгээр суухын оронд босоод офисаа цэвэрлэх, хогоо хаях, материал хэвлэх гээд хэний хийж чадах жижиг ажлуудыг өөрөө санаачлагаараа хийж эхэлдэг. Гэтэл үнэхээр л энэ нь үр дүнгээ өгөх бөгөөд баг багаар босод хүмүүс манай хүн жижиг сажиг ажлуудаа даалгаж эхлэх нь тэр. Яг нь бусдаагаа харьцуулахад яг мэргэжлийн ажлаа бол хийхгүй байгаа л да. Гэхдээ л ядчил бусад хүмүүстэй туслаж тэдний хувьд хэрэгтэй хүн болж байгаа нь манай хүний хувьд маш том дэвшилт. Гиснес нэрийн энэ жунсуу ч дэд захирлынхаа хүүн юм байна лээ. Дээр нь бол аавыгаа ийм хогийн юм идэхтэн дургу болохоор тэдний харилцаа нэлээд дарав. Үүнээс гадна их сургууль сураагүй хүнийг дур мэдэж компанид ажилд авсан хүн ч гэсэн энэ жунсоо байсан байдаг. Жунсоо үлүү жүнсөө үлүү мэдэхгүй нэг тиймэрхүүл нэртэй байсан. Би зөв буруу дуудаж байгаагаа мэдэхгүй ш. Солонгос нэрнэд аягүй төвөгтэй юм аа. Яг хөө гэхдээ та хэд маань нэг тэгсгээд нэг ойлгож байгаа хаа гэж найдаж байгаа шүү за. За тэгээ буцаа шууд кино руу гараа. Юм дуулгаж магадгүй гэдгийг нь анзаараад авсан уу эсвэл өөр зорилготой авсан уу гэдгийг нь мэдэхгүй ч ямар ч тач аавынхаа эсрэг ашиглахад хэрэг болж магадгүй гэдэл авсан юм шиг байна лээ. За үүний дараагаар нэг өдөр нөгөө дэд захирлын дээгүүрээ хөвөлдсөн ажлыг нь юу ч мэдлгүй дааж авсан Хянагтлангийн багийнхан нэг жижиг банкнаас лавлгаагаа авч чадлагүй гацчихсан байгааг нь манай хүү анзаарангуудаа би аваад ирж болох уу гэж зэрэглэнтэй асуучдаг. Хянагтлангийн хувьд цаг нь нэлээд тулчихсан, дээрээс нь багийнханд нь ч гэсэн хийх ажил зөндөө байсан болохоор аргагүй ирэхэнд манай хүн зөвшөөрөөд энэ ажлыг даалгадаг. Экснер хүү маань өөрөө хөдөлж эхлээд бусдаа багч гэсэн танигдаж эхэлсний ашиг нь гарч анхны чухал ажлаа дааж авдаг. За тэгээ манай хүн нөгөө банкн дээр нь очиод лавлгаа авъя гэсэн чинь тэр нэг жижигхэн газар байх бөгөөд дандаа л хөвгчүүлүүлж тэтгэвэр тэтгэмжээ авдаг газар юм байна лээ. Тэгээ зөндөө хүмүүс очролцсон байсан болохоор юу манай хүнд цаг гаргаад нөгөө лавлгааг нь бэлдэж өгөх мандаа л байж байдаг. Ахмадуудад үйлчилж дуусаад лавлгаа авахаа хүлээн гэх юм бол ажлын цаг нь дуусаад өнөөдөртөө бол яагаад ч амжихгүй л гэсэн үг. Гэхдээ манай хөө зүгээр суухан биш л дээ. Жаахан ажиглаад үзтэл ахмадууд материал бүрдүүлэхдээ бодлоод байгаа болохоор л хоорондоо ойлголцохгүй цаг урж байгааг нь анзаардаг. Тэгэхээр н ахмадуудад ойлгомжтой тайлбар зааврыг өөрөө бэлтгээд бүгдд нь сайн тайлбарлаад өгсөн чинь ямар ч асуудалгүй гялс үйлчлүүлээд дорхноо л өнгө болчихдог. За ингэснээр манай хүн авахыг хүссэн лавлгаагаа загтаа амжиж аваад Хянагтланд хүлээлгэж өгч чаддаг. Энийг нь харсан нөгөө захирлын тууслах гинтэл манай хөөг тэдний багт нь хүчээр оруулчихдаг. Яг гол зорилго нь бол Хянагтлан ажиллаа сайн хийж байгаад нөгөө газрыг асуудалтай байгаа гэдгийг нь олж мэдээд дампууруулах дүгнэлт гаргачих үе гээд л ажиглагч маягаар томилж байгаа юм байна лээ. Гэхдээ манай хүнийг тийм юм томилоод байхдаа яг хөт хөрх юм шинэ болохоор юу ч мэдэхгүй өөрт нь тал засна гэж бодсон байх л та. Ингэснээр хөө маань тэдний огт нь орж ажиллах бөгөөд Хянагтлангийн хувьд хүчээр ороод ирчихсэн болохоор манай хүнээр бол угаасаа л ажил хийлгэхгүй. Гэхдээ тэгэл манай хүн чин угийн гар нүчгсэн юм болохоор юуг зүгээр суух уу? Тайлангийн шалгаж байгаад нөөц хөрөнгө дээр нь нэлийн с ิจ гтэй зүйл байгааг нь анзаарчихдаг. Яг үүндээ дампуурхад өгчгсөн бараг хөрөнгө үлдээгүү компани мөртлөө нөөц хөрөнгө гээд баахан хогнуудаа бүгдийг нь өндөр дүнгээр үнэлчихсэн байдаг. Ер нь бол байхгүй хөрөнгөө байгаа мэтээр бүртгэж зайлаашиглаад зүгээр юм шиг харагдаж байгаа л гэсэн үг. Дэрийг нь манай хүн олж мэдэнгүүтээ санамсаргүй мэтэр Хянагтланд анхааруулж чаддаг. Бас хотлоо өнн нөгөө туслахын тавьсан хүн юм болохоор шууд хэлж бас чадахгүй л байгаа юм л та. Загснэр Хянагтланд бүх үннийг олж мэдэх бөгөөд ажлаа шударгаар хийгээд удирдлагынхаа дургууг үргэх үү, эсвэл өөрийнхөө зарчмыг уландаа гიშгээд ажилтайгаа үлдэх үү гэсэн сонголтон дээр тулж ирдэг. Гэхдээ эцэст нь өөрийнхөө зарчимд үнчээр үлдээж ажлаа шударгаар хийх шийдвэрийг гаргах бөгөөд ингэснээр угаасаа л ажил дээрээ удаан тогтохгүй гэдгээ мэдээд өөрийн хүсэлтээр ажиллаа өгөхөр болдог. Хянагтлангийн хувьд энэ чухал мэдээллийг хөвгө төрүүлж анзаараад өөрт нь хэлсэн гэдгийг нь мэдж байгаа болохоор өөрөөс нь ч илүү чадварлаг ирээдүйтэй юм байна гэдгийг нь хүлээн зөвшөөрч түүнд амжилт хүсээд явж зураглалаар 20 дахь ангид дуустдаг. За тэгээ киногаа бүтнээр нь үргэлжлүүлж үзхийг хүсэж байгаа үзэгчид маань байх юм бол SK-Media-д бүх ангийн орчихсон байгаа мэн лээ шүү. Тэгингээ бас давхар хот зэрэс багцыг нь итгэжүүлж байгаад зөндөө олон гоё цуврал кинонуудыг үзэрэй гэж зөвлөе. Тэгцэд нь бичлэгэн таалагдсан бол дараагийн өнөдөө дараараа дараагийн эвчлэгээр олцлаа. Түр баяртай.